Тэгэхээр Ховд аймгийн энэ Үзүүр гэлэн гэдэг газраас олдсон энэ одоогийн байдлаар нэг төргийн үед холбогдуулж байгаа энэ эмэгтэй хүний олдвор байгаа. Энэ олдвор бол морьтойгоо эдэлж хэрглэж исэн ховц сунартайгаа ийм одоо иж бүрэн агуугаас гарч ирсэн ийм олдвор. Тэгэхээр энэ олдворыг бол манай соёлын үеийн төв 2016 оны 5 сараас 17 оны 1-р улирал хүртэл бол сэргээн цэцэрлэхээр одоо урландаа авчираад сэргээн цэцэрлэх ажил бол одоогийн байдлаар нэг 40 орчим хувьтай явж байна. Тэгэхээр анх бол энэ одоо олдвор маань өөрөө бүрэн хувцастайгаа оршуулгын зан үйлээрээ бол одоо битүү эсгийгээр ороогдсон ийм одоо юунд мэддэхгүй маш их олон одоо эдэлгийн зүйлс тагалдуулж ирсэн байсныг бид нар бол нэг бүрчлэн салгаж цэвэрлээд өнөөдрийн байдлаар бол бүйж бүр хувцсыг нь одоо нэг бүрчлэн цэвэрлэгэнд оруулаад сэргээн цэцэрлэлтийн ажлыг бол ихэвчлэндээ даав зуулан гэдэл дээр хийгээд явж байна. За мөн хажуугаар нь гарч ирсэн морины одоо имэйл, хазаарын чимэглэл, ташуур гэх мэтийн зүйлсийг бол бас тусдаа сэргээн цэцэрлээд явж байгаа. За ер нь бол анх 20-30 орчим тонны олдвор гэж ерөнхий тоогоор гарч ирж байсан бол сэргээн цэцэрлэлтийн явцад хувцсан дотроос нь зарим нэгэн таньж мэддэхгүй одоо ийм нэгдмэл зүйлүүдээс бол тус нь дээлүүд нь өвлийн арьсан гэдэг юм уу тийм ээ даавн гэдэг ингээд дээлнүүд доторх одоо хувцс сэргэлүүд бол нэмэгдэж тухайн олдворууд бол одоо илүү баялаг болж байгаа. За өнөөдрийн байдлаар бол судлаачид Ховд аймгийн Ховд их сургуулийнхын бол судалгааны ажлыг хийж байгаа. Бид нар бол зөвхөн сэргээн цэцэрлээд 2017 оны 1-р улиралд Улаанбаатар хотод одоо үзэсгэлэн гаргаад тэгээд зохио хуулийнхын дагуу холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх ийм ажлыг хийж байна. Жишээлбэл энэ хэсгийн хувьд бас яг ямар зүйл нь байна вэ? За ер нь бол одоо энэ бол тухайн хүний хэрэгжилж исэн өмсөж исэн дээл малгайны зүйлийг та бүхэн харж байна. Одоогийн байдлаар бол 3 төрлийн дээл. Хамгийн заалтан дээр арьсан дээл, энд ингээд 2 төрлийн даавн дээл. Энэ хүн маань өөрөө бол намар орой ч юм уу өвлийн ихэнх сарын үед нас орсон бололтой юм өмсөж исэн хувцс сэргэлэл нь бүгд өвлийн юм одоо хувцс сэргэлэл гарч ирж байгаа. За зарим нэг нь одоо хэрэгжилж исэн ийм тохом ийм маягийн зүйлүүдийг цэвэрлээд энэгээр ингээд тавилчихсан байж байна. За тэнд бол одоо хүмүүсийн нэрлээд байгаагаар нөгөө Adidas нь харагдаад байна л да. Яг ямар учиртай юм бас яагаад анханасаа ингэж Adidas-тэй мууви гэж ийм яриа гарах болов тэр талаар та тайлбарлаж өгөх. Гэхдээ яг зүгээр анх гарч ирсэн хувцс сундар дотор бол энэ тухайн хүний өмсөж исэн тооху маягийн гутал. Одоогийн зүгээр одоо манай Ховд нөгөө баруун үндэстэн аймагт амьдардаг үндэстэн ухсаатны хувцас дотор тооху гутал гэж байдаг шүү дээ. Энэ гутлын хэв шинж төрхтэй гадна харагдах талаасаа одоогийн яг бидний Adidas Foods-ны ерөнхий нэг энэ хээ чимэглэл дүрслэл харагдах ийм одоо зүйлээс нь хүмүүс Adidas-тай мууми гэж одоо сошиал ертөнцөөр шүүгсэн байгаа юм шиг байна. Зүгээр ерөнхий харахад бол энэ бол тухайн одоо нэг ухсаатны эдэл хэрэглэл тэгээд чимэглэл энэ төр бол маш нарийн хээ хуваараар одоо гоёл чимэглэлийн хээ угал зар чимэглэсэн ийм гутал байгаа учраас хүмүүс энийг бол Adidas-тай мууми за тэгээ зарим нэг нь бол нөгөө юу вэ цаг хугацаагаар айлч энтрийг жоохон ташаа одоо тийм хит одоо яасан тийм мэдээллүүдийг өгöd ах шиг байх юм. Сэргээн засварлаж дууссаны дараа үзүүлэн гарганаа гэж байна. Хизээ ер нь хаана болохоор төлөвлөж байгаа вэ? Дараа нь тэгэхээр холбогдох байгууллагад хүлээлгэж өгнө гэж бас хаана байлаа. За бид нар бол боловсрол соёлын ухаан спортын яамнаас бол энэ ажлыг сэргээн цэцэрлэх тодорхой хэмжээний 8 орчим төгрөгийн төсвийг бол шийдвүүлж авч энэ ажлыг хийж байна. Маш олон 40-50 тонн орчим мэдүүлгийн зүйлс нэг анх удаа байгаа байдлаар маш их бохирдолттой байгаа учраас бид нар энийг үе шаттайгаар цэвэрлэж одоогийн байгаа байдлаар нь бол бэхжүүлж цэвэрлэгээ хийж сэргээн цэцэрлэлтийг бол бэхжүүлэлт маягаар бол хийн. Тэрнээс шийдэн дээр өөр энэ юм дутуу байсан гэдэг нөхөх тийм ажиллагааг бол хийхгүй. Яг хөө зүгээр 17 оны 1-р улиралдаа бид нар багтаагаад Монголын үндэсний музей юм уу соёлын асуудал гэсэн дөрөв захиргааны төв байгууллагатай ярьж байгаа үзэсгэлэн олон нийтэд бол танилцуулна. Өмнө нь ямар байсан, ямар байдлаар сэргээн цэцэрлээд одоо ямар байсан гэдэг ийм танилцуулга, гэрэл зургийн жижигхэн танилцуулга, ном энэ төр гаргах бах, битээр нь бас үзүүлэх бах. За ер нь бол манай соёлын үеийг хамгаалах хуулийн дагуу тухайн одоо дурсгалыг орон нутагт нь хадгалах зарчим баримталдаг. Тэр үүднээсээ
Ховд аймгийн музейг бол энэ дурсгалыг ерөнхийдөө эзэмшигч байгууллага болох болов уу гэж би зүгээр дотроо бодож байна. Гэхдээ энэ дурсгалыг одоо хамгаалахын тулд хадгалахын тулд бол энэ олон материалаас бүрдсэн одоо энэ зүйлийг хэвийн хадгалахын тулд одоо тодорхой горимтой сан хөмрөгийн өрөөний чигшил дулаан энийг цааш нь одоо ямар нэгэн урвалд оруулахгүйгээр ямар нэг элэгдэлд оруулахгүйгээр байх юм хадгалтын нөхцөл хангасан өрөөцлага байх ёстой. Тэр өрөөцлагыг Ховд аймаг одоо өөрөө хангаж чаднаа гэж үзэх юм бол Ховд аймагт нь хүлээлгэж өгнө. Тийм л байна. Ер нь энэ мэтчлэн эртний олдуурууд олддгоо ялангуяа 13 дугаар зууны үеийн ч гэдэг юм төргийн үеийн гэ. Тэдгээр олдуурыг яг энэ стандартын дагуу хаана хадгалт юм бол тийм боломж нөхцөл хэр байгаа вэ? Гэхдээ яг зүгээр музей гэдэг нь өөрөө бол одоо судалгааны байгууллага, шинжилгээ ухааны байгууллага. Музей болгоны стандарт бол тухайн одоо эд үлгийн зүйлсийг хадгалах төмөр бол төмөр, металл, мод бол мод, давуу зөөлөн эдэл, арьс тийм ээ одоо бүхий л төрлийн материалаар нь тусгайлан төрөлжүүлсэн сан хөмрөгийн өөрөө байх ёстой байдаг. Олон улсын стандартаар. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ гормын дагуу хадгалах ёстой. Онцлогоор манай Монголд бол хараахан тийм стандартыг хангасан өрөөцлөгөөнүүд маш ховор байна. 2 3 одоо байгууллагын статус бол ховор байгаа. Тийм учраас Ховд аймаг нь өөрөө сан хөмрөгийн өрөөгөө өргөтгөл хийгээд за одоо яг энийг хадгалах бид нар одоо ингээд гормынхын дагуу ийм өрөө туслагатай боллоо гэж үзүүл бид нар шилжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэр болтол бол одоо Ховд аймагт маягаад өгөх болцоо байхгүй. Өөр нэг аль болох нэг хотын музейт ч юм уу төр зур хадгалах байхаа л гэж бодож байна. Яг энэ олдуртай дүүцэх хэмжээний яг тухайн үеийн олдурууд сүүлийн хэдэн жил хэрэг болсон бол одоо хаана байгаа вэ? Ер нь энэ олдуур бол бусад төрлийн олдууруудаас бол нэлээдгүй олон төрөл зүйлээр онцлог багтдаг. Бидний одоо сэргээнт сургалт авж байгаа байгууллагын хувьд иж бүрнээрээ ямар нэгэн тийм одоо тоноолчдын гарт өртөөгүй тэгээд эргэлжсэн эдэлж эргэлжсэн хувц сундар нь өөрөө нэг юм агуйн хуурайн орчин нөхцөлд одоо хадгалагдсан байгаа учраас шорон дарагдаагүй ямар нэгэн тийм ялзрал явагдаагүй учраас маш их баялаг олдууртай. Энэ дээр бол ухсаатны зүйн болоод антропологийн амьтны одоо бүхий л төрлийн одоо судалгааг бол хийхэд хэрэглэгдэхгүй маш баялагаар энэ онцлогтой. Зарим хүмүүс гайхаж байна одоо бараг та нар юу яриад байгаа юм бэ? Одоо бараг 5 10 жилийн өмнөх идэвхтэй зүйлс биш үү энэ гэсэн хүмүүс орж ирээд гайхдаг. Маш сайн хадгалагдсан гэдгээр л онцлог. Бусад дурсгалуудын хувьд бол ихэнх та одоо ан амьтан идсэн байдаг юм уу? Буруу гараар ороо шатаагдсан ч байдаг ч юм уу? Газрын хөрсөн дор шорон дор дарагдсныхаа улмаас юу гэх нь мэддэхгүй юм ялзрал явагдчихсан байдаг. Ихэнх нь байдаг. Энэ бол тийм биш учраас бол маш их баялаг судалгааны хэрэглэгдэх юм байна. Яг зүгээр Монголын эзэнт гүрний үеийн 13 14 дугаар зууны үеийн бош хэрэг сурууд хүннэг үеийн бош хэрэг сурууд гарч ирж байна. Гэхдээ тэд нар ихэнхдээ шорон дор байгаа учраас дараагаар нь сэргээнт цавлаад үзүр болоход бол жоохон хэцүү. Хүндрэлтэй байдаг. Энэ бол хайцсангуу гайгүй маш баялаг.